Speech art тавтамаар бэлгүүд байна. Бэлгүүн байна. Бэлгүүдээ хоёр байна. Тэгээд бүтэн сайн өдөр буюу 6 сарын 30-нд манай Carson Coffee маань зохион байгуулагдаж байгаа. Тэгээд бит хоёр өдөр GT3 RS болон Lamborghini Huracan Evo GT Celebration гэдэг хоёр машинтай постерын зураг авалт хийх гэдэг нэг влог маягийн хөнгөн бичлэг хийх гэж байна. Тэгээд чи догтлж байна. Тэсийн ядаа хүлээж байна. Тэг нэг ийм л яриатай залуу байгаа юм да. Чи GT3-ыг юу гэж боддог вэ? Бодлоо хэлээч. Наа чи ямар хэцүү асуулт. Одоо суперкарууд дундаас GT3-ыг ямар ангилтай одоо хэд ранкт одоо чиний хувьд те? Ер нь GT3 RS бол миний хувьд яг ранк хийх юм бол за номер 2. За нэгт юу вэ? Нэгт GT2 RS. Бас эвгүй. Бас гоё. Бас За чиний хувьд GT3 RS-оо. Гэтэ машиныг ч яг нөгөө ангиллаар нь л явж байгаа юм л та. GT3 RS бол яалч Германда шалгарсан машин тийм ээ. Америкийн машинууд бол ягаад ч өрсөлдөж чадахгүй, Япон машин өрсөлдөх аргагүй болчихсон. Инженерингийн тэгээд одоо энэ механик юуны одоо тулцсан машин гэж одоо дэлхийд даяар шүтэж байгаа. Хотлож авахд одоо хүлээлт нь жил 2 жил байтгаал байгаах. Тэгээд үний хувьд амар өсөлттэй байгаа. Ер нь бол бид нэр яг энэ үед амьдарч байгаа бас азтай гэхээр гайхалтай машин багхгүй. Тэгээ номер 1-т бол Lamborghini Revuelto гэдэг. гэтээ тэгж угаасаа GT3 RS ч өөрөө бас Porsche-наас тодорхой хэмжээний машин эзэмшиж энэ машиныг авах хэрэгтэй байдаг. Тий. 10 машины удаа Porsche-тэй ингэж харилцаж ийм айгүй үнэнч харилцагч үйж. Тий, үнэнч харилцагч бийж. Бас нэг тодорхой хэмжээний машин эзэмшдэг байх шүү те. Тийм баг. Тий. Манай бэлгүүн ингээд бүтэн сайн ивенттэй зориулаад өсөө гоё ганган болгосон байгаа. Тэгээд GT3 RS-тай хослох гэдэг өсөө цагаан болгосон. бас тийм байна те. Тийм үү? Тийм байна.